Сайн байцгаана үзэгчтэй. Натур лайв подкастын ээлж дугаар эхлэхэд бэлэн болсон байна. За бид бүхэн Натур Мед төвтэйгээ хамтраад хоёр төрлийн сэдвээр подкаст хийж байгаа. Нэг нь нуруу, нуруу нуусны асуудлуудын талаар хийж байгаа бол нөгөө сэдв маань нойр гэдэг маш тулгымдсан одоо үзэж байгаа танд ч гэсэн бас нойрны асуудал байгаа бол бидэнд анхаарлаа хандуулж нойрны талаар бүгдээрээ ярилццгаая. За өнөөдрийн дугаарын зочноор нойрны эмч шүрэн оролцож байгаа. За шүрэн эмчийг танилцуулахад бол та бүхэн зүгээр л Google дээр шүрэнгээ хайхад энэ хүний талаар ерөнхий бүх дэлгэрэнгүй мэдээллийг аавна илүү танилцуулах бол шаардлагагүй бах. Сайн байна уу та? Сайн байцгаана уу? Энэ өдрийн мэндийг хүргэе. За шууд асуудалд орё тийм ээ. Нойр гэхээр одоо буян эмчээс асууя. Нойрны асуудал байгаа юм. Мэдээж. За тэгвэл шууд асуудалд орё тийм. Ер нь нойр гэж яг юу юм бэ? Ямар хэрэгцээтэй юм бэ? За тийм нойр гэдэг бол одоо нөгөө бидний унтах хэрэгцээ гэдэг байгаа шүү дээ. Унтаж амрах хэрэгцээ гэдэг байгаа. Тэгэхээр нойр гэдэг маань бол нөгөө биднийг өдрийн турш одоо ажиллаж хөдөлмөрлсөн, ядарсан, энерги зарцуулсан, шавхагдсан бие организмыг маань одоо унтуулах байдалд оруулж агаад тэгээд бидний бие мах бодод одоо засвар үйлчилгээ хийдэг. Одоо тийм л одоо физиологийн хэрэгцээ байгаа. За ер нь бол нойрыг тодорхойлсон одоо янз бүрийн тодорхойлолтууд байдаг. За нойр бол одоо давтамжтай өдөр болгон давтагддаг. За тэгээ бидний одоо биологийн хэрэгцээг хангадаг. За нойр бол бидний ерөөсөө физиологийн зайлшгүй шаардлагатай хэрэгцээ. Ус одоо хоолтой адилхан, агаартай адилхан бидэнд өдөр болгон зайлшгүй нойр шаардлагатай байдаг гэж ер нь бол тодорхойлдог. Гэхдээ ер нь өнөөдрийг хүртэл одоо судлаачид маань нойр гэдэг нь яг юу юм бэ? Ямар өөр үйл ажиллагаатай юм бэ? Унтахгүй ээж болдгүй мүү? Бид нэр яагаад унтдгийг болоо гэд энэ асуудлууд одоо ч гэсэн одоо бас нөгөө бүрэн тайлагдаагүй одоо ч гэсэн судлагдсаар л байгаа ийм одоо нэг тулгымцсан асуудлын нэг бол нойр байгаа даа. Тэгэхээр ер нь бол янз бүрийн одоо онлоод байна л да. Нойр ер нь ямар үүрэгтэй юм бэ гэхээр нойр нэгдүгээрт одоо бидний нөхөн сэргээдэг. За бидний тарих болон бие организмыг одоо цэвэрлэдэг. За оюун ухааныг бол сэргийг байлдаг, санах байлгадаг. Тэгээ санах хойг бол сэргээдэг, маргааш өдөрт нь бэлддэг, булчин, эдис тийм ээ. Одоо бүх эд эрхтэн одоо зүрх, тарих, уушиг болон бүх эд эрхтний одоо хэвийн үйл ажиллагаанд оролцдог. Тэгээд бодисын солилцоо, тэгээд дархлын системд ялангуяа тэгээд хамгийн гол зүйл бол сэтгцэн эрүүл мэндэд сэтгэл санаа тогтвортой тайван байдлыг одоо хангаж өгдөг тийм ээ. Ингэснээр л бид нар ч одоо эрүүл байх үндэс болоод байгаа шүү дээ тийм. Тэр энэ бүхэнд л одоо бүгдэнд нь оролцдог одоо маш нарийн нийлмэл цогц бөгөөд одоо байнгын динамиктай байдаг одоо нэгэн физиологийн хэрэгцээ юм аа л гэж үзээд байгаа. За бид бүхэн бол нойрны асуудлыг ярьж чинь тийм ээ. Хүн болгонд ингээл зайлшгүй байдаг амьдралын 3 хэрэгцээ гэдэг байгаа шүү дээ. Унтах ёстой бид бүхэн, идэх ёстой, амьсгалах ёстой. Тэгэхээр ерөөсөө л хүнд хэрэгцээтэй 3 асуудлын нэг бол мэдээж хэрэг нойр. За нойр гэхээр одоо үзэж байгаа хүмүүс маань бас бодож байгаа. Нойргүйдэл гэдгийг маш ихээр ярьдаг болсон тийм үү. Нойргүйдэл. Одоо магадгүй энэ 21-р зуун технологийн зуун учраас хүн болгон л гэлтгүй хүүхдүүд ч гэсэн одоо ямар их технологийн хамааралтай болчихоо тийм нойрны асуудлууд үүсч байдаг. За тэгвэл нойр хүн унтахгүй бол юу болох вэ? Натур Мед сэргээн засах төв нь Улаанбаатар хотоос 25 км-ийн зайд олон улсын найрамдал цуслангийн зүүн үр талд цэвэр агаартай, нарсан ойн захад байрлалтай, тоглог орчин, найрсаг үйлчилгээтэй сэргээн засах чиглэлээр дагнсан үйл ажиллагаа явуулж байгаа томоохон төвүүдийн нэг юм. За түрүү хэлсэн тийм ээ нойр нь одоо ямар үүрэгтэй юм бэ гэхээр бидний бие махбодод одоо маш олон төрлийн үйл ажиллагааг явуулдаг. Бид нарыг эрүүл хэвийн байхыг одоо ингээ хангадаг хамгийн одоо амин чухал физиологийн хэрэгцээ гэдэг байгаа шүү дээ. Тэг өдөр болгон бид нар заавал унтах ёстой. Тэгснээрээ бид нар өдөр болгон л одоо шинээр одоо сэргээгдэж байх ёстой байдаг. Тэгээ унтахгүй байх юм бол одоо юу болох вэ гэдгийг мэдхийн тулд нөгөө нойр чи өөрөө нөгөө ямар үүрэг үйл ажиллагаатай нойрны бүтцэн юу юм яг яаж явагддгийг гэдгийг ер нь бол мэд хэрэгтэй байгаа юм л да. За тэгээ мэдээч хэрэг нөгөө түрүүний хэлсэнчлэн унтахгүй бол одоо хамгийн нэгдүгürt одоо
сэтгцийн одоо хэвийн байдал алдагдана. Сэтгэл санаа докторгүй болно, стресстэй болно. За тэгээд нөгөө тархийг хамгийн гол нь цэвэрлдэг үүрэгтэй гэдэг ааш та нарчин. Одоо шүн болгон цэвэрлэн тийм үү. Тэгээ унтахгүй байх юм бол тэрийн цэвэрлэгээ явагдахгүй. Тэгэхээр одоо яг үхээр нөгөө тархи маань бодисын солилцоо нэгцийн бүтээгдэхүүн болох нөгөө хор гэдэг юмдаа одоо хордно. Зарим хүмүүс болохоор нэг хоног ингээ унтахгүй байхад л ингээ маргааш нь маш хэцүү болдог тийм үү. Гэтэл зарим нь одоо хичнээн хоног одоо унтахгүй яваад байна л гэдэг. Тэгээ хүн хүнээс шалтгаалдаг байхгүй. Тэгэхээр хамгийн одоо айхтар зүйл бол ерөөсөө тэр хорноос одоо ангижирч чадахгүй байх нь байна. За тэгээд дархлын систем үнэн гих мэтчлэн одоо цаашлын эд эрхтний системд одоо өөрчлөлтүүд орно л доо. Зүгээр хамгийн наавар байх үр дүн гэх юм бол мэдээч хэрэг унтахгүй байхаар одоо нойроо хэвээсээ авч чадахгүй гэсэн үг шүү дээ тийм ээ. Тэгэхээр маргааш өдөр нь одоо маргааш өдрийн байдлаар л одоо тэр унтахгүй байгаагийн үр дүнг үзнэ гэсэн үг л дээ. Ер нь бол бид нар хэвийн сайн унтна, чанартай унтна гэдэг нь юу гэсэн үг юм бэ гэхлээрээ бидний одоо нэг шүн хэдий чинээ сайн унтна, бидний унтж байгаа нойр нь маргааш өдөр төдий чинээ биднийг одоо сэргийг байлгаж чадчихвэл энэ маань л одоо хэвийн нойроо л гэж үздэг байхгүй юу. Тэгэхээр л одоо маргааш өдөр нь ямар одоо үйл ажиллагаа үзүүлэх үү, ямар одоо ажиллаа хийх чадвартай байх уу гэдгээр л одоо нойрыг хэмжинэ. Тэр хамгийн нэгдүгээр одоо унтахгүй байвал илэрх шинж бол маргааш нь өдрийн цагаар нойрмоглоно. Тэг өдрийн цагаар нойрмоглоно гэдэг ч одоо ажиллаа их чадваргүй байна гэсэн үг те. Ямар нэг юм цочромтгой байна, уртаа уцаартай байна, ямар нэг итвэх санаачлаггүй байна. Сэтгэл зүйн хувьд нэлээх өөрчлөлт орно гэсэн үг. Одоо хамгийн нэгдүгээрт одоо хамгийн эхлээд илэрх шинж нь бол сэтгэл зүй, сэтгэл санаа тогтворгүй байдал гэх мэтчлэн байна. Ингээд энэ удах юм бол цаашлаад одоо бие эрүүл мэндийн асуудал байна. Тэгээд нөгөө танин мэдэх, сурах тийм ээ энэ үйл ажиллагаанд их нөлөөлнө гэсэн. Тэгээд ялангуяа дархлын үйл ажиллагаанд бол маш их өвчлөмтгий болно. Амархан одоо ханиад том хөрдөг болно гэх мэтчлэн маш олон сөрөг нөлөөтэй. За тэгвэл хүн ингээ нойр авахын тулд ингээ хизээ шамаагүй зүгээр ингээ олон цагаар унтаад байх хэрэгтэй юм уу? Эсвэл шөнийн те итгэвтэй одоо нэг чанартай нойр, өдрийн чанартай нойр гэж ялгаж тодорхой цаг байх бол шилэн цаг байгаа юм тийм. Тэг ер нь бол мэдээж хэрэг ингээд тодорхойгүйгээр тэгж олон цагаар унтах ёсгүй. Ер нь одоо хүн маань өдрийн 16 цаг сэрүүн байгаад шөнийн 24 цаг шөнийн 8 цаг унтах ёстой л гэж ер нь үзээд байгаа. Тэгэхээр өдрийн цагаар ер нь бол насанд хүрсэн хүмүүс маань унтах ёсгүй байхгүй юу? Тэгтээ яг ер нь өдрийн хоолны дараа 1-2 цагаас өмнө одоо 20 минутаар одоо дуг хийгээд унтаж болно гэж үзэж байгаа. Энэ болохоор нойрны чанарт болон амьдралын чанарт одоо сайнаар нөлөөлдөг гэж үздэг. Тэгэхээр бидний нөгөө нойр чинь яагаад заавал шөнө 8 цаг унтаад байгаа? Яагаад өдөр 16 цаг сэрүүн байгаад байгаа вэ гэдэг нь болохоор бидний бие организм дотор байдаг юм хоёр одоо биологийн механизмаар зохицуулагддаг байхгүй юу. Нэгт нь болохоор циркадиан хэмнэл буюу өдөр шөнийн хэмнэл гэдэг юм. Өөрөөр хэлбэл бид нар бидний дотоод биологийн цаг гэдэг юм байдаг. Энэ биологийн цаг буюу байгалийн цаг гэдэг юмараа л бид нар унтаж сэрүүн байх хэрэгтэй гэсэн. Энэ болохоор энд хамгийн гол нөлөөлөх зүйл нь бол гэрэл, тэгээд мелатонин буюу нойр сулах даавар гэсэн. За гэрэл тусгаар бид нар ингээ сэрүүн болно байглаараа те нар гарахаар сэрнэ. Орой харанхуй болохоор бидний мелатонин дааврын буюу нойр сулах дааврын хэмжээ одоо шүүрэл ихсээд бид нар одоо унтахад бэлэн байдалд ордог гэсэн. Тэгэхээр энэ маань одоо байгалаараа л зохицуулагдсан байгаа гэсэн үг л дээ. Шөнийн 8 цаг харанхуй болохоор унтаад нар гарахаар сэрүүн байдаг гэсэн. За дараагийн нэг зохицуулга нь болохоор гомеостазын зохицуулга буюу одоо биеийг одоо тэнцвэртэй байдалд байлгадаг энэ зохицуулга гэж үүдэг. Энэ мөн л одоо бидний биологийн дотоод хэрэгцээ байхгүй. Энэ юу гэсэн үг гэхээр бид нар одоо өглөөнөөс ахуулаад өдрийн турш одоо хэдий чинээ их сэрүүн байна. Төдий чинээ бид нарыг одоо биднэрт унтах одоо хүсэл эрмэлзэл төрөх буюу одоо унтуулах мэдээлэл ингээд байнга одоо дахин ирж идэг гэсэн бидний тархинд. Тэгэхээр одоо энэ дотоод энэ тэнцвэртэй байдлын тогтолцоогоор яадаг вэ гэхээр бид нар сэрүүн байна. Хэдий чинээ сэрүүн идэвхтэй үйл ажиллагааг өдрийн турш явуулна уу? Төдий чинээ орой одоо унтах хүсэл орой болох тусмал унтах хүсэл эрмэлзэл төрөөд тэгээд унтдаг гэсэн. Энэ хоёр тогтолцоо маань хоёулаа одоо ижлэхэн тэнцвэртэй байж иж бид нарыг одоо хэвийн унтуулдаг л гэсэн ийм онолоор тайлбарлагддаг юм байна. Энэ дээр тэгээд нөгөө насанд хүрсэн хүмүүс маань шөнийн нөгөө 8 цаг
чанартай унтахын тулд өдрийн цагаар ер нь бол урт хугацаар унтахгүй байх хэрэгтэй байхгүй юу? Гэтэл яадгүй гэхлээрээ нөгөө өдрийн цагаар унтчих юм бол энэ нөгөө гомеостазын зохицуулга гэдэг юм чинь яадгүй гэхлээрээ хэвийн биш байдалд орчдөг гэсэн. Өөрөөр хэлбэл нөгөө гомеостазын зохицуулгач өглөөнөөс ахуулаад энерги ирч хүчээ цэцүүлэл ингээд сэргэлэн байх тусам ингээд дэш өгсөд идэг гэсэн. Тэг тусмал бид нэр нөгөө унтах хүсэл эрмэлзэл төрөөд байна. За тэгээ оройн 9 цаг гэхэд нөгөө гомеостазын зохицуулга маань хамгийн дээд түвшиндээ хүрнэ. Тэгэхээр одоо бид нэр яг унтдаг гэсэн үг байхгүй юу? Гэтэл нөгөө гомеостазын зохицуулга маань одоо ингээд дээшээ явж итэл тийм үү. За 14 цагийн үед 17 цагийн үед бид нар ингээд нойр хүрээд эсвэл хоолны дараа ингээд унтаад өглөө тийм үү. Урт хугацаар одоо 1 цаг одоо 20 минутыг бол тооцохгүй шүү дээ. Тэгэхээр яг гэхээр нөгөө шингэний зохицуулга маань дахиад эхлэх хэрэгтэй болчих жоохгүй юу? Унтцсан учраас тэр шингэний зохицуулга чинь доошоо унтсан. За жоохон унтчаад ингээд сэрхээр нөгөө шингэний зохицуулга маань нөгөө оройны 17 цагаас дахиад эхлэх хэрэгтэй болж байгаа байхгүй. Тийм учраас бид нөгөө цагтаа унтж чадахгүй, одоо цагтаа унтах гэхээр нойр хүрэхгүй, тэгээ хоошлогдож унтаад байна гэдэг асуудал тэрнээс үүсэлтэй л гэсэн үг л дээ. Тийм учраас нөгөө нойр асуудалтай хүмүүс маань өдрийн цагаар одоо урт хугацаар бити унтаачаа л гэдэг ийм зөвлөгөө өгöd байгаа. Нойр за бид нар ингээд нойр гэж яриад тэгээд давхар дээрээс нэг нойр ингээд хямраад байнгут нойргүйдэлд ороод ингээд нойргүйдэл гэдэг нь өөрөө яг нойр гэдгээсээ юугаараа бас нэг зүгээр эмгэг бол төрөл болох юм уу? Ер нь дотроо хэр олон төрөл үүдээ ялгаа байх уу? Бид нар одоо бүгд л нойргүйдэд байна л гэж яг нэг нэгцэн нэг нэр томьёогоор илэрхийлээд байна. Энэ өөрөө төрлийн хувьд. За дээрээс нь сая та ингээд чанартай унтах гэснээр ярьлаа те. Тэгэхээр одоо дотроо төрөл зөвлөлийн хувьд одоо чанаргүй унтна гэхээр яг аль хэсгийг хэлээд байна. Одоо яг нэршлийн хувьд гэдэг юм одоо яаж ангилж ийн нойрыг. За тийм нойр гэдэг нь өөрөө болохоор хэвийн нойр маань одоо шөнийн 8 цаг бид нар маань одоо яг зөв цагтаа одоо хангалттай сайн унтаад тэгээд өглөө нь сэргэлэн цаваа одоо тэр өдрийн турш одоо цэргийг одоо хэвийн ажиллаа хийгээд явж чадах энэ чадварыг л одоо хэвийн нойр гэж хэлж байгаа байхгүй. Гэтэл ингэж чадахгүй байгаа тохиолдолд одоо нойр хямраад байна л гэсэн. За нойргүйдэл гэдэг зүйлийн одоо хамгийн ихний одоо шинж тэмдэг юу вэ гэхээр одоо нойр дутагдах эсвэл нойр хямрах тийм ээ гэсэн ийм зүйлүүдээр хэмжигддэг л дээ. Нойргүй болох хүртэл хүмүүс маань яадаг гэхээр одоо ялангуяа одоо энэ технологи хөгжиж байгаа энэ 90 100-д маань хүмүүс маань өдөр сэрүүн байж олон ажил амжуулахын тулд шөнийн нойрны цаг ингээ хасаад байгаа. Ер нь бол цаашид ч одоо хасна гэж үзэж байгаа байхгүй. Инхээр юу илэрч ийн нөхлөөр нойр дутагдаад шүү дээ нөгөө хүн чинь. Тэрний илэрлэл нь болохоор маргааш одоо өдрийн цагаар нойр мөглөөд байгаа энэ явдал байхгүй. Тэгэхээр хамгийн гол зүйл одоо нойргүйдэл гэдэг зүйлийг илэрхийлдэг зүйл бол нойрсох хэмжээ гэж юм чухал байдаг. Хэмжээ. Яг хангалттай цагаар унтах хэрэгтэй байхгүй. Тэр хүн болгон өөр өөрийнх нь насанд тохирсон, бие организм тохирсон тэр хангалттай цагаар унтах хэрэгтэй. Энэний дараа болохоор тэр хангалттай цаг нь байхгүй болвол одоо нойр дутагдаад шүү дээ тийм үү. Нойр дутагдсанараа хоёр дахьчаар одоо нойргүйдэл төрж байгаа гэсэн. Мөн чанар гэж юм байгаа юм. За тэгвэл тэр чанарт нөлөөлдөг маш олон хүчин зүйл байна. Чанартай унтна гэдэг нь яадаг гэхлээрээ одоо тэр хүн маргааш өдөр сэргийг байна уугүй юу гэдэг байдлаар л тэр нойрны чанар гэдэг юм бас тодорхойлогдчихэдэг гэсэн үг л дээ. За тэр нойрны чанарт одоо нөлөөлдөг маш олон хүчин зүйлүүд байна л да. За хамгийн нэгдүгээрт одоо нас байна, хүүс байна, одоо удамшил байна, гэр бүлийн одоо төвөх байна, бага насны тий. За тэгээд орчин байна тийм ээ, унтж байгаа орчин байна. За одоо гэрэл дуу чимээ ингээ гараад ах юм бол тэр хүн чинь одоо унтаж чадахгүй байн сэрүүлзээ сэрээд ин гэсэн үг тийм үү. Тэр нь юу гэсэн үг гэхээр нөгөө гүн нойроо унтах гэтэл ингээ сэрүүлзээ сэрээд өөрөө мэдээтэй болон мдэггүйгээр ингээ сэрдгэлдээ ингээд ахаар яг гэхээр хөнгөн нойроо л унтаад байдаг гэсэн. Тэгэхээр энэ дээр бол чанар яригдж байгаа гэсэн. За ингээд хүрээлэн байгаа орчин байна. Дээрээс нь одоо хэвийн нойр нь өөрөө одоо нойрны эмгэгүүдийг үүсгдэг бас тийм талууд байдаг л да. Тэгэхээр одоо нойронд илэрдэг нойргүйдэл гэдгээс гадна одоо хид хідэн төрлийн нойрны эмгэг гэж байдаг. Одоо жишээлх юм бол одоо шүн унтж идэл хурхираад амьсгалан тасалтаад байдаг тийм үү. Эсвэл одоо хөлн жижигэн хөдлөөд одоо тэрнээсээ бол сэрүүлзэд сэрээд идэг. Эсвэл одоо шүн зүүдлээд хар дараад босож яваад тийм ээ шүдээ хавираад янз бүрийн дуу чимээ гаргаад идэг хөдөлгөөний эмгэгүүд гэж юм байдаг. Эднээс болоод бас энэ маань удаан хугацаар үргэлжлэх юм бол бас нойргүйдэн. Тэр нойргүйдэл гэдэг юм бол маш олон зүйлээс хамаардаг. За мөн нөгөө биеийн суурь архаг өвчнүүдээс шалтгаалаад бас нойргүйддэг. Гэтээр сүүлийн судалгаагаар ер нь энэ суурь эмгэгүүд нь тийм ээ
өөрөө архаг байснаасаа болоод нойргуудлыг үүсгэж байгаа юм уу? Эсвэл нойргүй байснаасаа болоод энэ эмгэгүүд ч үүсэж байгаа юм уу гэдэг энэ асуудал одоо хүртэл бас л одоо маргаантай л байгаад байдаг. Тийм. Гэх мэтчлэн одоо нойрны чанарыг одоо бууруулдаг зүйл бол ялангуяа одоо нойргуудлыг үүсгдэг зүйл бол хүрээлэн байгаа орчин тэр хүний амьдралын хэв маяг тийм ээ одоо нойрны эрүүл ахуй сахидаг ер нь одоо хэрхэн яаж унтдгийг гэр бүлэрээ те их оройтож унтд юм уу оройтож сэрдэм үү яг хэвийн одоо нойрны дэглэмийг барьж чаддсан юм уу чаддгүй юм уу за тэгээ хорт зуршлын хэрэглээ за биеийн өвчнөдөө одоо ууж байгаа им тариа те гих мэтчлэн за тэгээд янз бүрийн одоо нөгөө наркотикууд буюу спиртийн төрлийн ундаа кофеин тийм ээ сэргээш хэрэгэлдэг гих мэтчлэн маш олон зүйлээс шалтгаалдаг л да нойр хямрах нь тэгэхээр нойргуудл гэдэг юм бол яг нэг л төрлийн одоо нойргуудлын илэрч байгаа шинж тэмдэг нь бол тэр хүн хямраад байгаа тийм үү харин үүсгэж байгаа шалтгаанууд нь маш олон юм гэсэн үг л тийм нойргуудлыг одоо тэр ихтгэл нойрны одоо тэр бусад төрлийн эмгэгүүд маань өөрөө хоёр дахь чор нойргуудлыг бас үүсгэж байгаа л гэсэн үг. Тэгэхээр чи одоо нойргуудлын төрлийн шалтгаан бол сая ер нь цаашдаа бол нэг дугаар болоод бүр задрах байх гэж бодож байна. Тийм. Маш олон шалтгаан байна. Сая одоо хамгийн сонирхолтой нь бол одоо ингээд шүдэн авираад хорхирах өөрөө мэдгүй ингээд харин цэврийн өрөөрөө ороод байгаа. Энэ дадал маань өөрөө нойргуудлыг хүргээд байгаа гэдээ ярьж. Тэгэхээр бас нэлээд сонирхолтой санагч байна миний болохоор. Тэнгүүт одоо яг нойргуудл одоо нойр гэж яриад яг энийг одоо бид хүний бие махбод одоо яг зохицуулга нь хаана жишээлбэл явагдаад яг аль хэсгийг зохицуулаад байгаа юм. Хүмүүст нэлээд сонирхолтой байна. За тийм энэ бол маш чухал асуудал л да. За хүний нойрыг одоо зохицуулдаг бидний нойрыг хэвийн байлгадаг зүйл бол бидний тарих байхгүй юу? За тэр тарих нь уураг тархины одоо аль хэсэг нь бидний нойрыг одоо хэвийн байлгахад оролцоод байдаг гэхлээр бидний тархины гүнд байдаг одоо гипоталамус буюу одоо боргоцоо хэлбэрийн булчирхай гэдэг. За тэгээд мөн газрын самрын одоо хийлбэртэй булчирхай гэж байгаа тийм ээ. За таламус гэж нэг эрхтэн байна. За тархины баган хэсэг гих мэтчлэн. За мөн тэр үтгээл одоо тархины гадар буюу бор боц эдгээрийн харилцан зохицолгоотой үйл ажиллагааны үр дүнд бидний нойр нь болохоор эсвэл сэргийг байна, эсвэл унтна гэсэн энэ механизмаар явагддаг. Жишээлх нь бол одоо тархины баган хэсгээс тархины гадар руу одоо биднийг сэргийг байлгах торлог тогтолцоо гэж үүдэг байхгүй юу? Энэ маань болохоор ажиллаж эхлэх юм бол тархины гадар руу одоо сэрийх одоо цочрол очоод бид нар одоо сэрүүн байдаг гэсэн. За ингээд өдрийн турш одоо сэрүүн байжгаад орой болохоор яах вэ гэхээр нөгөө тархины гадрын үйл ажиллагаа буураад доошоо дахиад тархины баган руугаа одоо лимбийн тогтолцоо буюу уруудах тогтолцоо гэдэг юм ингээд гипоталамус эднэрээр дамжаад явхаараа бид нарыг унтуулдаг буюу мэдрэлийн сэрэмтгий байдлыг бууруулдаг юм одоо харилцан зохицолгоотой үйл ажиллагаа явагддаг гэсэн. За энд нь болохоор энэ одоо унтах болон нойрсох сэрүүн байхад оролцдог одоо тийм нөгөө бүлэг эсүүд байдаг л да супрахиасмал бүүм гэд энэ нь болохоор яадан гэхлээрээ одоо бид нэр ингээд нүдийг харахаар бидний нүдний харааны ард үүдэг торлог бүрхэвчээр дамжаад гэрдгийг хүлээж аваад сэрүүн болгох гих мэтчлэнгийн маш нарийн зохицолгоотой үйл ажиллагааг явуулдаг. Би өөрөөр хэлэх юм бол бидний мэдрэлийн систем маань л одоо нойронд маань оролцдог гэсэн үг л да. Одоо ингээд унтах асуудлыг тэг нойрны асуудлыг тарих манд зохицуулж байгаа гэж байна шүү дээ. За яг бодит ингээл би бас нойргуудлалт нэг хэсэг орсон юм. Тэгээ шалтгаанаа тодорхойлж үзэхэд бол нэг стресс юм уу гэж хувь зүгээс ингээд үгэн чаа. Орондоо ороод ингээд гифтэн заяа. Тэгээ утас оролдож болохгүй тий унтах хэвээр ингээд утсаа ингээд тавьчихж байгаа. Тэгээ яг ингээд хэвтэл байж байгаа бол ерөөс ингээд юм бодогдол маргааш ажилладаг гэдэг юм ингээд одоо тэрийг ингэж бодсоор идэл 2-3 цаг болчиход байгаа байхгүй. Тэгэхээр нөгөө би тархиа унтрааж чадахгүй одоо нөгөө нойрыг зохицуулах гэдэг нөгөө тарих маань ажиллаад байна гэсэн үг үү? Яаж эндээс салж ер нь унтах хэрэгтэй байдаг вэ? За тий ер нь бол нөгөө нойрыг хямраадаг гол хүчин зүйл те өөрөлдөх юм бол нойр гүйдлийг сэтрээдэг одоо сэтрэх хүчин зүйл гэж байдаг. Тэрний өмнө одоо хүн маань одоо нойр гүйдлийн өмнөх урдэл байдалтай хүн гэж байж болж гин зүгээр хэвийн хүн гэж байж болж маш урдэл байдал гэхэд маш олон хүчин зүйлүүд байдаг. Магадгүй өөрт ч одоо жижигхэн стрессэнд ч юм уу одоо амархан нойргууд хурдл байдаг байдал одоо байхыг үгүйсэхгүй те бас байхгүй байхыг ч үгүйсэхгүй. Гэхдээ ямар ч нөхцөлд бол ямар ч стресс хүчин зүйл бол хүнийг нойргууд төлнө. Ер нь бүх хүн л одоо стрессддэг.
бүх хүний амьдралд одоо асуудал байдаг. Тэр бүхэнд одоо хэрхэн яаж стрессийг те хариу урвал үзүүлж гин гэдэг нь л одоо өөр байхгүй те. Тэр хүнийхэн хувь зан төрх одоо байдлаас хамаарат нэг одоо хүчин зүйлд одоо илүү их ингээ хариу урвал үзүүлэх юм те. Ер нь стресс гэдэг чинь одоо ямар нэгэн одоо хэвийн биш болж байгаа үйл явдалд тэр хүн маань өөрийгөө хамгаалах хариу урвал гэж үзэж байгаа байхгүй. Тэр хариу урвал маань одоо хэр их вэ нү те бага байна уу гэдгээс хамаарат энэ маань одоо нойронд нөлөөлж байгаа гэсэн. За яг нь ер нь тэр хариу урвал одоо бага ч юм уу байх юм бол тэр хүн 1-2 хоног ч юм уу те ингээ нойргуудад өнгөрлөө. Гэтэл энэ хүн маань одоо тэр стресс хүчин зүйлд одоо үзүүлж байгаа хариу урвал одоо маш өндөр босготой байх юм бол энэ хүн маань яг нь сар 2 сар 3 сар ч гэдэг юм уу энэ стресс хүчин зүйлтэйгээ байгаад энэний үр нөлөө нь одоо нойргууд гэдэг юм одоо үүсэж байгаа гэсэн үг байхгүй юу. Тэгэхээр яг нь ер нь бол одоо мэдээч хэрэг одоо нойрыг одоо сэдрээдэг одоо энэ хүчин зүйлүүд байгаа. Одоо жишээлх юм бол одоо өөрт чи стресс үүсгэсэн одоо юу гэдэг нь те ажил байд юм уу, ажлын ачаалалч байд юм уу. Одоо янз бүрийн хүчин зүйлээс болоод өөрөө одоо ингээд нойрг унтаж чадахгүй нэ. Ер нь бол нойргууд л бол ер нь хүн болгонд л байдаг асуудал. Нэг шүн ч юм уу, за хайдаа нэг сардаа нэг удаа ч юм уу энэ хүн болгонд байх асуудал. Гол нь нөгөө нэг нойргууд маань хэр одоо давтамжтай тогтмол тийм ээ. Одоо ямар хугацаар үргэлжилж гинүү гэдгээрээ л нойргууд л үүсэх үү, энэ маань буцаад хэвийн болох уу гэдэг асуудал гэдэг. Ер нь хэвийн хүн бол нөгөө стресс одоо үүслээ. Одоо ямар нэгэн асуудал үүслээ тийм ээ. Эерэг болон сөрөг стрессүүд үүслээ. Одоо гэр бүлийн асуудал, гашуу, гониг зовлон, мөнгө, санхүү, эрүүл мэндтэй янз бүрийн асуудал байж болдог. Энээс болоод одоо стресс үүсгэхэд хүн маань нойргутнаа. Одоо нэг шин нойргоо хон, 2 шин нойргоо хон тийм ээ. Тэгээд хэвийн хүн маань бол одоо 1 сар ч юм уу 2 сарын дотор тэр стресс хүчин зүйл арилаад эсвэл одоо өөрөө мартагнаад ер нь цаг хугацаа гэж яриад байгаа шүү дээ тийм ээ. Цаг хугацаа өнгөрөхөд энэ стресс хүчин зүйл арилна. Арилахаар нойргууд маань хэвийн болдог байх хэрэгтэй байхгүй юу? Тэгэхээр яг өөрөө чинь хувьд бол яг ямар хугацаанд үргэлжилсэн юм бол те гэдэг асуудал байна. Ингээд энэ удаан хугацаар үргэлжлээд ирэхээр нөгөө хүн маань хурц нойргуудлын үед одоо үүссэн ингээд орондоо удаан хөвтэй нөгөө стресс хүчин зүйлээ бодоод байна одоо яа шийдвэрлэх үү гэдэг юм уу. Энэ одоо 1 юм уу 2 хоног ингээд өөртөө одоо нэг өөр хэв маяг тийм үү буруу итгэл үнэмшил буруу зан бол ингээд хөвтэй дэвэл би унтнаа гэж боддог ч юм уу те. Орондоо эртхэн орчвол одоо би унтах бах. Эсвэл орондоо орчвол үдээ ханаа твтээдэвэл би ер нь унтах бах гэх мэтчлэн янз бүрийн буруу зуршлууд маань яадгүй гэхээр архагчдаг гэсэн үг. Тэгэхээр яг гэхээр одоо ингээд энэ байдлаа хурдан засаж чадаагүйгээс болоод 3 сарын хугацаа өнгөрөх юм бол яг өөрөө чинь үүсгэсэн зуршил маань одоо архаг нойргуудлыг үүсгэж идэг гэсэн үг л дээ. Тэгэхээр одоо өөрөө чинь хувьд ингээд удаан хөвтөөд байна тийм үү. За тэгэхээр ер нь бол орондоо одоо 10 цагт орлоо гэхэд 1-2 цаг хүртэл ингээд стресстэй нөгөө юмаа бодоод ингээд сэрүүн хөвтөөд байна тий. Тэгэхээр энэ асуудал маань л одоо нойргуудлын маань улам лавшруулад, улам архагшуулад одоо архаг нойргуудлыг одоо гол үүсгэж байгаа зүйл нь орондоо сэрүүн хөвтөөд байгаа энэ байдал байхгүй юу? Тэгэхээр яг энэ тулд яах ёстой гэхээр одоо мэрэгжлийн эмчит хандах ёстой заавал тийм. Энийг одоо өөрөө шийдвэрлэе, өөрөө ингэе гэдэг ийм байдлаар одоо бид нар ч одоо мэдэхгүй шүү дээ хэвийн хүмүүс бол тийм учраас одоо хэрхэн яаж зөв шийдвэрлэж энэ байдлаас хурдан гарах вэ гэдэг бол яалтчгүй одоо мэрэгжлийн эмчтэй, нарийн мэрэгжлийн эмчтэй уулзаад нэг удаачсан зөвлөгөө авах нь бол маш чухал л да хэвийн нойроо эргэж олж авахд. За тэгвэл нойргуудалд орцсон тий нойрны асуудалтай хүний гаднаас нь хараад мэдэх боломжтой. Одоо бид нар ингээд ярьдэн шүү дээ. Нүдний чинь доогуур хөвгт туяа татцсан байж, унтаагүй мó, ядраад байгаа мó, нойргоо оноод байгаа мó, тий гүлийцэн байдаг. Хүн юм ярьж байхад ингээд нэг хөөч ингээд гүлийцэнтэй таажуулсан өө гэдэг гинт ингээд санддаг тий. Гаднаас нь хараад мэдэх шинж тэмдгүүд байдаг уу? Дотоод эсвэл одоо нэг зан харилцаанаас ч юм уу ямар шинж тэмдгүүдээр ер нь хүнийг нойргуудалд орцсон байна гэж мэдэх боломжтой байдаг. За яг хамгийн нэгдүгээр ерөнхийдөө яг гаднаас нь ингээд дүр төрхийг хараад энэ хүн яг нойргуудсан байна гэж хэлэхэд бол айгүй төвөгтэй л дөө. Яг миний бодлоор хамгийн эхлээд одоо мэддэг шинж тэмдэг бол нойрмоглол авах та өдөр. Одоо шинэ унтахгүй ингээд нойргүй байгаад байгаа юм чи өдрийн цагаар их нойрмоглол байдаг. За тэгэл ингээд яг ингээд дүр төрхөөр нь харахад бол нэлийн архаг одоо олон жил нойргуудсан үнэхээр одоо анхдаг ч юм уу нойргуудалтай хүмүүсийн маань одоо нүдний харц, нүүрний илрэл тийм ээ одоо хөдөлгөөн ямар нэгэн юмд үзүүлж байгаа одоо хариу зан төрхийн байдал эднэр маань бол бас хэвийн биш байдаг. Энийг бол одоо яг мэрэгжлийн хүн маань ерөнхийд нь гадарлах боломжтой. Хамгийн гол илрүүлэх шинж бол одоо тэр юмд одоо үзүүлж байгаа хариу үйлдэл тийм ээ
одоо хүнтэй харилцаж одоо ярилцж байхад одоо тэр зүйлийг хэрхэн яаж ойлгож авч байгаа байдал. За тэгээ гүйцэтгэл гэж маш чухал юм биш нөө нойргүйдлэг үсттэй. Хамгийн чухал зүйл бол ерөөсө тэр хүний гүйцэтгэлтэй өдрийн бүтээмж гэдэг зүйл бол ерөөсө гарч ирдэг үл гэсэн үг дээ. Ер нь одоо ингээд нойр хямарсан нойргүй хүмүүс маань юу гэж хэлдэг вөхлөөр ингээл одоо сайхан бүх юм сайхан юм шиг ингээ байгаад байдаг. Ажлаа хийх гэрээсээ хийж чаддгүй, гараас юм гардаггүй, ингээл өдөржингөө ингээ суугаад байдгаа гэдэг. Тэгээ хамгийн гол зүйл бол тэр бүтээмж энэ зүйлүүдээр нь одоо тэгээ таны мэдхүүн үйл ажиллагаа за сүлдээ цаашлбал цочромтгой, ууртай юм л бол уурлал, стресстэй дээдэг ч юм уу те. Гих мэтчлэн шинжүүдээр яг хуу ерөнхийдөө одоо гадарлаж болох юм л да. Тийм. Нойр ярьсан чинь ингэ дэвшээч. Ер нь одоо миний хувьд гэх юм одоо ер нь манай залууч байт тийм ихэнх нь тийм баг. Одоо ингээ нэг ажлын 5 хоног өглөө эртсээр босдог орой өрөөсөө унтдаггүй. Энэ байдал нэг 5 хоног үргэлжлэнгүүтээ нэг олцсон амралтын өдрөө за нэг өд болтлоо унтчихъя гэдэг байдал нэлээд байдаг баг. Миний хувьд бол бас нэг тийм байдаг. Тэгэхээр яг энэ одоо тэр тухайн 7 хоногийн нойрыг нэг жишээлбэл яг хангаж нөхөж авч ийн гэсэн үг. Ер нь энэ хэмнэлийн хувьд одоо хэр зөв цогцолцоо яадаг юм бол. За тийм энэ байдал ер нь бол хүмүүст их хэлбэг байдаг тий. Ажлын өдрөөр нөгөө ажилдаа санаа зовоод эрт сэрдэг, орой уртсгсан цагаар ажилдаг. Тэгээд одоо орой унтахгүй байж агаад нэг жоохон унтдаг, тэгээд өглөө сэрдэг гэд маш илбэг байдаг. Баг хүн болгон одоо иймэрхүү зовөр хэлдэг. Тэгэнгүүтээ одоо би энэ одоо 5 хоногийн турш алдсан нойроо хаас бүтэн сайнд л одоо бүр ингээд өдөр 11 12 цаг хүртэл унтаж нөхдөг штеп. Зарим нь болохоор бүр хагасаа өдөржингөө унтдаг аа. Тэгэн гут бүтэнсээ өдөр ингээд жоохон өөрийгөө ингээд цэгэнж ихэлдэг гэж ярьдаг байхгүй. Гэхдээ энэ бол яг үнэндээ одоо шинжлэх ухааны хувьд бол айгүй буруу байгаа байхгүй. Ер нь одоо гол заадаг юм нойрны эрүүл ахуйн одоо дэглэм заадаг юм бол өдөр бүр яг тогтсон хэмжээтэй цагаар унтаач. Өдөр болгон тогтсон цагт унтаж тогтсон цагт сэрээч. Тэр айгуу чухлаа гэд. За тэгээд нөө амралтын өдрүүдээр одоо илүү унтдаг хүмүүсийн дунд одоо тий ямар одоо эрүүл мэндийн болон сэтгцийн таны мэдхүүн ой тогтоолтын дархлын одоо өөрчлөлтүүд орсон байна уу гэдгийг одоо судалсан маш том судалгаанууд байдаг л да. Тэгэхээр тэрэн дээр бол хамгийн нэгдүгürt үзүүлдэг үр нөлөө болохоор ерөөсө сэтгэл санааны докторгүй байдал, сэтгцийн эрүүл мэндийн асуудалд маш их нөлөөлдөг. За тэгээд дараагийнх нь дархлал нөлөөлдөг. За тэгээ маш амархан өвчлөмтгий болдог. Тэгээд эрүүл мэндийн хувьд болохоор зүрх судас тархины үйл ажиллагаанд одоо маш их нөлөөлдөг. Ер нь хортой гэж үздэг. Тийм учраас ер нь амралтын өдрөөр тэгж одоо уртсгсан цагаар унтаж болохгүй. Энийний хор нөлөө нь уучлаарай ганц юм л чи. Амралтын өдөр ингээд одоо их цагаар унтчихлаа тийм үү. Тэгээ нөгөө хүн чинь орондоо байсан цаг нь ер нь насанд хүрсэн хүн маань 8 цаг орондоо хэвт 8 цаг унтал гээд байгаа шүү дээ. Гэтэл нөгөө амралтын өдрөөр одоо яг 8 биш 10 хэдэн цаг унтчихлаа. Тэгэхээр нөгөө өдөр болгон 8 цаг унтах хэвээр хүн чинь нэг өдөр 10 хэдэн цаг унтахаар тэрний маргааш өдөр нь одоо бүр бага цагаар унтах нь ойлгомжтой байхгүй. Өөрөлдөө 2-3 хоногийн нойрыг нэг өдөр авчиж байгаа учраас тэрний маргааш өдөр тэр одоо нойр үүсгэж байгаа ингээд систем маань нойрыг одоо нойр хандсан дахиж нойр хүрхгүй байдалд оруулж байгаа учраас тийм учраас тэр маань л одоо нойрыг хямраагаад байна гэсэн. Өдөр болгоны хэвийн одоо тогтмол биш нойрны дэглэм маань л нойрыг одоо бас хямруулдаг гэсэн үг байхгүй. Тэгээд нөгөө олон цаг унтсан чинь нэг дэх өдөр нь бага цаг унтахаар хоёр дахь өдөр нь буцаад нөгөө өвшигээд ядраад тэгэл тэр 7 хоног хямарч эхэлж байгаа байхгүй тийм. Одоо нөгөө нэг нойрны асуудал дээр юм чанартай нойр гэж ярьж штэ тий. Зарим тохиолдолд нэг иймэрхүү юмнууд байдیں۔ Ингээд унтчих штэ хажууд ярьж байгаа хүмүүсийн яриа сонсогдоод идэг. Үг сэрчгуутаа гэх нөгөө сая та нар тийм юм яриадсэн нөхөр тийм гэдэг. Тэгэхээр энэ маань бас нөгөө гүйцэд нойрыг авч чадахгүй гэсэн үг. Тарих маань унтахгүй амрахгүй гэсэн үг. Өөр бол унтаад байгаа байхгүй. Тэгсээр хажууд хүмүүс ярьж байгаа нь босоод ирэхээр сонсогдоод байгаа байхгүй. Нэгдүгээр асуудал нь юм шиг. Тэгээ хоёр дахь нь сонирхоод асуух юм бол бас нөгөө хүн болгол яриад сүмсэнт даруулна гэх. Бас даруулж ирсэн хамаг муухай надад байд юм шүү дээ. Сүмсэнт даруулаад ингээл яг хүн ингээд дарцсан ингээд бие хөдөлж чадахгүй нэ хажууд ингээд хүн одоо гэр бүлийн хүн маань ингээд яваал би дуудах гэхээр ингээд амнаас дуу гарч чаддгүй. Босох гэхээр бие хөсцөн шиг заа нэг энэ процесс нэг 20-30 минут үргэлжилж байгаа юм шиг мэдрэмж төрөл. Тэгээс ирдэг байхгүй юу? Энэ нойртой холбоотой бол. Эсвэл өөр юмнаас холбоотой юм. За эхлээд нөө эхний тарих амрах бажууд хүмүүс юм.
нөгөө нойрны чанарын талаар ярилцъя те. Энэ болохоор нөгөө өдрийн цагаар уу эсвэл шөнийн цагаар уу, оройн цагаар уу гэдг нь бас ер нь ялгаатай. Тэгээд ер нь бол хажуудхаа мэдрээд сэргийг унтаад байна гэдэг маань энэ нь болохоор одоо хөнгөн нойроор л унтаад байна гэсэн. За энийг болохоор бас чанаргүй нойр гэж бол хэлж болохгүй. Яагаад тэгэхээр хүн одоо хэвийн одоо сайн хангалттай унтна гэдэг нь бүх нойрных үеийг дамжиж өнгөрүүлэх хэрэгтэй байхгүй юу? Чанартай унтна гэхээр л нөгөө гүн нойр буюу нойрны 3 дугаар үеэрээ унтчих юм шиг яриад байдаг. Гэтэл бид нар шууд нойрны 3 дугаар үе буюу гүн нойр руугаа орж хизээч чадахгүй шүү дээ. Хүний нойр гэдэг чинь одоо ийм 4 үе шатыг дамжиж өнгөрүүлдэг байхгүй юу? Ерөнхийдөө одоо 2 үе шаттай нүд хурдан хөдөлдөг нойр, нүд хурдан бус хөдөлдөг нойр те. Нүд одоо хурдан хөдөлдөггүй нойр гэсэн ийм 2 үе шаттай. Тэгээд нүд хурдан хөдөлдөггүй нойр буюу non-REM нойр гэдэг нь дотроо одоо 3 хуваагддаг. Энэ болохоор одоо зөөрмөглөх үе, нойрны 1-р үе, нойрны 2-р үе буюу ингээд хөнгөн нойр, зөөрмөглөх буюу 1-р үе маань ижилхэн, 2-р үе буюу хөнгөн нойр, тэгээд 3-р үе буюу гүн нойр гэдэг нь бас тогтдог. Нөгөөх маань болохоор нүд хурдан хөдөлдөг нойр гэдэг нойроор унтаад ингээд энэ 4 үеийг дамжаад нэг цикл, нойрны нэг цикл дуусаад ингээд сэрдэг гэсэн. За ер нь бол бүр нүдээ нэгээ сэрж болно. Альсгүй бол одоо ингээд сэрсэн ч одоо хөнгөн нойрных хэсгээр байж байгаад одоо нэг хөрвөөгөөд үргэлжлүүлээд унтаад байдаг шүү дээ тий. Тэгээд унтаж болно гэсэн. Өөрөлдөх юм бол шөнө хүн одоо хамгийн доотлолтой 4-5 удаа сэрдэг гэсэн. За 20 хэдэн удаа унтахад энэ сэрэхэд энийг бол хэвийн үзэгдэл гэж үздэг байхгүй юу? Өөрөлдөх юм бол тэр нэг нойрны цикл маань шөнийн турш 4-5 удаа давтагдаад ингээд 8 цаг болно. Ойролцоогоор 8 цаг 30 минут болно л гэж үздэг. Тэгэхээр нэг нойрны одоо цикл дуусахаар сэрнэ. За жоохон нас ахаад ирэх тусам одоо яг ингээд сэрдэг болно. За залуучууд бол ер нь сэрж мэдхгүй шүү дээ. Бид нэр залуу багт ч одоо орой унтаал өглөө сэрдэг байсан тийм үү. Гэтэл нас яваад ирэх тусам ингээд сэрнэ. За босно эсвэл босгүй жагаад эргээд унтна. Хамгийн гол асуудал энэ дээр юу вэ гэхээр буцаад хурдан унтж чаддаг л баг. Тийм бол энэ хэвээ 5-15 минутын дотор хурдан унтаж чадах юм бол хэвээ. Тэрнээс биш сэрнэ. Хүмүүс маань нөгөө сэрээд байна, би сэрүүлзээд байна гэд ингээд идэг. Гэтэл ер нь сэрүүлзэн, сэрнэ. Хөнгөн нойроор унтна. Ер нь тэр хөнгөн нойроор унтчихна гэж төрүүлсэн те. Хөнгөн нойр буюу одоо нойрны 1-2 дугаар үе чинь ер нь одоо нойрны ихэнх хэсгийг эзэлдэг байхгүй. Жишээлбэл нойрны 2 дугаар буюу хөнгөн нойр маань нийт нойрны одоо бараг 50% эзэлдэг. Тий. Тэгэхээр одоо нөгөө гүн нойр, REM нойр эднэр маань одоо дөнгөж 20-д 18% эзэлдэг байхгүй. Тэгэхээр бол хөнгөн нойроор унтах асуудал байна. Гагцгүй ингээд сэрээд одоо та нар тийм яриад байсан уу эднэр гэдэг маань юу гэхээр өөрийн чинь хувьд одоо нойрны 1-р үе буюу зөөрмөглөх үеэр унтчихсан гэсэн. За ихэнх хүмүүс маань энэ 1-р үеэр эн чинь одоо нойр шүү дээ. Нойрны нэг хэсэг байхгүй юу? Салшгүй нэг хэсэг. Гэтэл ингээд нойрны 1-р үеэр ингээд унтаад ингээд сэрчээд вирус унтаагүй, огт унтаагүй. Би чамааг юм ярих чи мэдчихсэн тэгжсэн. Унтаагүй гэдэг. Тэгээ үнэхээр тэр хүмүүс яг гэхээр нойрны 1-р үеэр унтахаар би огт унтаагүй гэж хэлдэг. Энэ бол одоо тэр хүн нөгөө унтаагүй юм шиг мэдрэмжтэй л хөнгөн нойр байхгүй да. Тийм унтсан гэсэн. Гэхдээ энэ маань одоо байнга одоо ингээд ерөөсөө унтаж чадахгүй байна те. Гүн нойроо авч одоо бүх унтаж чадахгүй байна. Шөнийн турш ингээд сэрүүлзээд энэ шөнийн туршийн мэдрээд байна уу гэдэг нь ер нь бол тэрийг одоо шинжилгээгээр юм уу одоо наривчсан хасуумжаар илрүүлнэ. Тэгтээ ихэнх хүмүүс маань тийм ээ өөрийнхөө бодлыг л одоо хэлдэг шүү дээ те. Гэтэл одоо би ерөөсөө унтдаггүй, хэдэн сараар унтдаггүй, ингэж хөнгөн унтдаг, ингэж ерөөсөө нойр маань чанаргүй байна гэдэг. Нойрондоо сэтгэл ханамжгүй энэ хүмүүс маань одоо нойрны бичлэг үзэхээр нойрны чанар одоо 90%, нойрны чанар 85% ч гэдэг юм те. Нойрны 3 дугаар үе одоо тэдэн хувь хангалттай өсчээ. Гэх мэтчлэнгийн ийм үр дүн гарч ирдэг. Одоо нотлохоон цойрсон ангаах хүн гэдэг чинь байхгүй те. Тэгэхээр хүний мэдрэмж гэж нэг юм өөр. Тэгээд тэрний хүний одоо юу гэлээ үйлдэл тийм ээ бас чухал. Тэг хамгийн гол нь тэр хүн хөнгөн унтаад байна уу? Одоо гүн унтаад байна уу гэдгийг түрүүн хэлсэнтэй хамгийн гол илэрхийлдэг зүйл бол маргааш өдрийн сэргийг байдал. Ерөөсөө нойр гэдэг ямиг одоо маргааш өдрийн хэвийн байдлаар л ер нь хамгийн гол нь хэмждэг шүү л гэж үзээд байгаа юм л да. Ойлгомжтой байна уу? Ойлгомжтой. Дараагийн ярих юу гэж асуусан бэ? Сүнсэн даруулах. За тийм сүнсэн даруулна гэдэг нь болохоор ер нь бол нойрны эмгэг мөн. Одоо ер нь бол нойрны
6 бүлэг том эмгэг гэж юм байдаг. Нойр гүйдэл, нойрон дамсгал тасалдах, нойр хамааралтай хөдөлгөөний эмгэг, эсвэл өдрийн цагаар хийд унтаад байдаг, эсвэл одоо өдөр шөнийн химнэл алдагддаг тийм ээ, залуучуудад их тохиолддог. Эсвэл одоо настай хүмүүст их тохиолддог. Ингээд 6 дахь нь болохоор парасомни буюу нойрны дагуул эмгэг гэж яриад байгаа. Энийг. За энэ болохоор яагаад үүсдэг вэ гэхээр энэ ерөнхийдөө бол хүүхдэд их тохиолддог. За хүүхдэд бол нөгөө энгийн одоо нормал вариант гэж нэрлэдэг байдаг тий. Хэвийн байдлаар ингээд илрээд одоо нас ахих тусам одоо насанд хүрэх тусам энэ одоо алга болдог. Одоо ийм жамтай л да. Гэхдээ бид нэр ер нь бүгдээр л тэг сүнсэнд даруулж утсан баг тий. Үе тийм тохиолдол байдаг. За сүнсэнд даруулж ин гэдэг нь яг юу гэсэн үг вэ гэхээр энэ маань одоо нэг юу яадаг? Рем нойр буюу нүд хурдан хөдөлгөх нойронд тохиолддог байхгүй юу? Нүд хурдан хөдөлгөх нойр маань яг ямар учиртай юм бэ гэхлээрээ зүүдэлдэг нойр. Одоо ингээд тэр сүнсэнд даруулж байхдаа хүн ингээ юм хом мэдээд идэг тийм үү? Зүүдэлдэг нойр. Гэтэл энэ зүүдэлдэг нойронд юу болдог вэ гэхээр рем нойронд бидний булчин атоны буюу булчин ерөөсөө ингээд нөгөө нэг агшилт байхгүй, хүч байхгүй бүгд ингээ бүр сулраад ингээ 0 төвшин төршдөг. Энэ яаж байгаа юм гэхлээрээ бие организм өөрийгөө хамгаалж байгаа механизм. Хэрвээ одоо ямар нэгэн тархинд байгаа эмгэгээс болоод рем нойронд одоо байх ёстой булчин сулралын шинжүүд нь одоо тэр шүн ч юм уу тийм ээ ер нь эсвэл төрөлхийн маягаар ч юм уу хэвийн байхгүйгээр одоо булчин ажиллаад ах юм бол одоо яг хөглөр нөгөө зүүдэндээ босдог, явдаг тийм ээ энэ үзэгдлүүд илэрдэг гэсэн үг байхгүй юу? Тэгэхээр энэ одоо сүнсэнд даруулна гэдэг маань яг ерөнхийдөө сэтгэл санаатай холбоотой боловч булчингаа хөдлөхөөр хөдлөхгүй шүү дээ. Атоны болчихсон тий. Булчингийн агшилт байхгүй, суларчсан байгаа. Гэтэл нөгөө рем нойр гэдэг чинь өөрөө сэрхийн өмнөх нойр буюу одоо сэрхээд байгаа нойр байхгүй. Бүх үйл ажиллагаа, бүх одоо зүрх судас, тайрах тийм ээ, бодисын солилцоо, дулаан зохицуулга бүх юм чи идэвхтэй ажиллаж ирдэг. Тэгснээ хэлбэлцдэг. Гэтэл бусад нойрнуудад бол ажмаар явсаар байгаад бүх юмнууд нөгөө унтаа байдалд ороод идэвхгүй болчдөг. Үйл ажиллагаа. Гэтэл рем нойронд ингээд яг сэрхээд идэг. Бүх үйл ажиллагаанууд идэвхчээд идэг, зүрхний цохилт чинь ихсээд идэг, эсвэл даралт нь ихсээд идэг тийм ээ. Энэ үед яг хөөр нөгөө булчингууд чинь атоны болцсон байгаа даа шүү дээ. Яг тэр үед илэрдэг шинж тэмдэг л гэсэн үг. Ойлгож байна уу? Гэтэ юу биш үстэй нэг тийм хортой юм байдгүй. Хортой биш тийм, хортой биш. Зүгээр яг ер нь одоо энэ хортой биш зарим энэ парасомни буюу нойрны дагуул эмгэгүүд маань ихэвчлэн одоо нэг бидний сэтгэл санаатай холбоотой ч юм уу, ядарсантай холбоотой ч юм уу те энэ байдлаар л ер нь сэтгэл зүйтэй холбоотой ингээд үе үе илэрдгээл гэж үзээд байдаг. Одоо жишээлбэл ядархаар нэг булчингийн сулрал улам илүү явагддаг, улам илүү хурхраад байдаг, ядархаараа хурхраад байдаг гэдэг чинь утгатай. Бид нар дараагийн дугаараар нэг энгийн талаар бол нэлээд ярих бах тий. Одоо жишээлх юм бол зүудэндээ явдаг, ярьдаг, шүдээ хавирдаг гээл ингээл зөндөө асуудал ингээл хүүхдүүдээ нөө босоол явж идэг тий. Том хүн ч гэсэн ингээл босоол зүудэндээ явж идэг бүр хошин шигч байдаг шүү дээ. Наа чи зүудэндээ өвлийс чи бэлтцсэн ш гэдэг юм уу тий. Бүр хэтрүүлгэл тий тэр тий. Тэгэхээр энэ асуудлуудыг цаашдаа ярих бах тийм ээ. Тий. Зүудэндээ явдаг. Нойрон дээр одоо ер нь за ингээд 8 цаг ч юм уу онцох хэрэгтэй гэж тэгвэл хүн унтахгүй ер нь хэр удаа явах боломжтой байдаг. Энэ тал дээр бас. Яг ер нь одоо унтахгүй тэдэн цаг явнаа гэдэг одоо шинжлэхэн баталсан юм болоо тийм. Өнөөдрийг хүртэл нойр гэдэг юмны одоо нууцыг өнөөдөр одоогоороо ч бас тайлж чадаагүй. Ер нь яагаад унтдсан бол гэдгээ ч одоо бид нэр энэ шинжлэх ухаан маань дэлхийн нийт маань одоо бүрэн гүйц тайлаагүй байгаа учраас за ер нь унтахгүйгээр тэдэн цаг явнаа гэж бол батлаагүй. Гэхдээ янз бүрийн туршилтууд хийж үздэг л дээ. Одоо хүний 4 цаг, 6 цаг, 7 цаг одоо ингээд 14 одоо жишээлх юм бол одоо 14 хоног одоо саяхан 2013 онд хийгдсэн судалгаа байсан л да. 14 хоногийн турш 48 хүнийг хамруулсан нэг судалгаа хийсэн. Тэгэл одоо 14 хоног 4 цаг унтуулаад, зарим нь 14 хоног 6 цаг унтуулаад, зарим нь одоо 14 хоног 7 цаг ингээ унтуулаад гэсэн байхгүй юу. Тэгсэн чинь энд одоо ямар үр дүн гарсан бэ гэхээр 6 цагаас доош ингээд унтаад исэн 14 хоногийн турш унтаад исэн хүмүүс маань 50-аас 60 хоног огт нойргүй явсан юм шиг ийм одоо шинж тэмдэгтээ одоо ижилхэн одоо байдлаар бие организм нь хариу урвал үзүүлжсэн. Тийм их одоо бүр маш хүнд хэлбэрийн одоо хариу урвал үзүүлжсэн гэж байгаа байхгүй юу. Тэгэхээр яг хамгийн сүүлийн миний уншсан судалгаа бол тэр байна. За нэлийн эртний судалгаа бол яг 4 хоног ингээд хүнийг унтуулахгүй байсан чинь 5 дахь хоног дээр нөгөө хүмүүс маань одоо хийм хараад димирээд одоо бодит бос зүйл яриад ингээ солиорлын шинж тэмдэг илэрч исэн гэсэн
ийм бас нэг баримт байна. Тийм. Энэ дээр нэмж сонирхолтой баримтад хэлэх юм бол нацист Германы үед ч юм уу тэр дайны үед энэ ерөөчүүд төр ч юм уу маш их туршилтууд хийдэг байсан гэж ярьдэн штэ. Маш олон судалгаанууд байгаа. Сүүлдээ зарим нь ил боллоо тий. Энэ дээр нэг 4 хүнийг за би яг санаж байгаагаар бол 4 хүнийг ингээд ийм өрөөнд оруулаад тэгээ унтуулахгүйгээ нөгөө агааржуултын хоолоогоор нь юу гэсэн байгаа. Унтуулдаггүй одоо юу гэх юм. Сэргээгээл. За нэг эхний хоног дээр бол ингээд асуудал үүсэхгүй байж байгаа. Нөгөөд чи айгаа цоглог байгаа хоолундаа идэл. За хоёр дахоос эхнээсээ шинж тэмдгүүд илэрч эхэлсэн гэж байгаа. Тэгээ хурцтаад ерөөсө 5 дахь хоногоос нь хамгийн ихний хүн солиорлын төвшөнд очиж байгаа. За ингээд үе шаттайгаар эхнээсээ бүр ингээд тарих зүрх суцсны асуудалд ороод үхгээд хамгийн сүүлийн хүн нь жоохон товчлоо яриад чи хүмүүс маань бас сонирхож игэл энэ туршилтууд бол бүгдээрээ байж байгаа. Яг бүр зарим подкаст хийдэг хүмүүс бүр айгуу гоё дэлгэрэнгүй ярьсан подкаст байгаа. Хамгийн сүүлийн хүн 21 хоног дээр үлээ 22 дахь хоног дээр 4 дахь 7 хоног дээр бүр ингээ галзуураад өөрийгөө өдөрдөж чадхаа болоод унтаж чадахгүй тэр чинь нөгөө агааржуултай бол тархиараа ингээ хан мөргсөөр бүр ингээ өөрийгөө бүр бүтэн одоо бүр контрол болцсон байгаа байхгүй. Тэгээ тархиараа хан мөргсөөр ингээ амиа оруулж өгч байгаа. Тийм туршилтуудыг бас энэ германчууд маань бас гоё хийж исэн юм бэл. Тэгэхээр одоо нөгөө хэдэн жилийн өмнө 72 цаг гэх нөгөө нойр клиник нэвтрүүлэг хийлээсэн шүү дээ. Унтахгүй 72 цаг байх нэвтрүүлэг Монголд хийсэн. Яг тэр маш олон нөгөө юунуудын эмчийн хяналтуудад ингээл хийгдэж байгаа юм л да. Гэтэ бас тухайн үед бол тэр нэвтрүүлгийг үзэж бодж лсэн. Энэ бас хүний эрүүл мэндэд арай л хортой юу гэ тий. Одоо дөрөв буян эмч ирж шүү дээ. 5 өдөр ингээл би нойр багтаа явж байгаа хагасаа нутаад хүн болгол мэддэг шүү дээ. Нөхөж нойрыг шөнийн нойрыг нөхдөг. Тэгэхээр тэр 72 цагийн нойрыг нөхнө гэдэг бас асуудал болох тий. Цаашдаа бас иймэрхүү сонирхолтой контент ч гэсэн бас эрүүл мэндэд ортой контентууд бас байж болохгүй гэж бодож байна тийм ээ. Одоо бас хүмүүст айгу асуугаас гэж бодож байгаа. Яг одоо нойр гэл ер нь одоо бидний нэг манай төвийн хувьд одоо яг нойрны эмчийн хувьд ингээд ажиллагааны хувьд тийм өргөмц аргууд жишээлбэл байдаг уу. Одоо бас маш олон комент хэлэх баг. Үгүй хаана байд юм бэ? Ингээл холбогдох баг. Тэгэхээр яг ажиллагаа тал дээр тааснаг бицгаа. Ер нь дэлгэрэнгүй нэг дугаар явах баг эмчилгээ ажиллагаа. Гэтэ нэг зогсгоно гэсэн мэдээлэл өргөл. Тий байлгүй яг одоо нойрны эмгэгийг оншилдог онцлогооны одоо багаж буюу полисомнографи, нойрны олон үйлдэл бичлэг, нойрны цогц шинжилгээ гэд янз бүрээр хэлж байгаа л да. Тийм одоо шинжилгээ байна. Энэ болохоор ямар зорилготой юм бэ гэхээр дээр хэлсэн тэр 6 одоо бүлэг нойрны эмгэгийг илрүүлж одоо шинжлэх одоо эцсийн байдлаар тийм ээ бүрэн төгс онцлох зорилго бүх юм шинжилгээ. Гэхдээ ер нь нойрны эмгэг буюу нойрны асуудал гэдэг бол айгүй нарийн төвхтэй учраас эхлээд бол тэр илрүүлэхийн тулд нөгөө эмч маань үйлчлүүлэгчтэй айгүй удаан ярилцах хэрэгтэй. Янз бүрийн асуудал байж болно тийм ээ. Нэлийн удаан ярилцж тэр хүний одоо ярихгүй байгаа ч гэдэг юм гүнд нь байгаа өрөөч мэдэхгүй одоо энэ маань надад нойрны асуудал үүсгээд байгаа юм байна гэдэг зүйлийг нь илрүүлэхийн тулд асуумжийн арга хэрэглэн ярилцсан. Дараа нь одоо энэ хүнд энэ нойрны эмгэг байж магадгүй гэсэн одоо нойрны асуумж байна. Олон улсад одоо ингээд батлагдсан. Эсвэл бол одоо бүх нойрны эмгэгийг илрүүлэх ерөнхий асуумж гэж байна. Цөөхөн асуулттай тийм ээ. Тэр асуумжийн аргуудыг заавал хэрэгжилж эхлээд субъектив байдлаар буюу одоо бодит бас байдлаар гэсэн үг шүү дээ. Тэр хүний ярьж байгаа л яриа учраас тийм батлаагүй. Ийм байдлаар бол эхлээд одоо энэ хүнд энэ нойрны эмгэг байж магадгүй юм байна. Энэ хүнд нойр хөдлөж магадгүй юм байна. За энэ хүнд бол хорхирдаг байж магадгүй юм байна. Гэд одоо дараагийн шинжилгээ болох тэр полисомнографийн шинжилгээнд оруулж тэр оншоо баталдаг гэсэн үг л дээ. Тэгээ энэ шинжилгээ чи одоо манад бол хийгдэж байгаа штэ. Тий. За бид бүхэн бол энэ нойрны асуудлаар бол цаашдаа эх жилийн 11 сарын хүртэл бол 20 гаруй дугааруудыг төлөвлөсөн байгаа. За өнөөдрийн дугаар найрамдалд байрлах Натурмед төвийн Кингэр хүмүүс үрж байна. Та бүхэн маань энд ирээд бас төрөл бүрийн нуруу, нугас, хөдөлгөөн заслын эмчилгээгээ хийлгэхээс гадна нойргуудлын шүрэн хэмжээсээ бас зөвлөгөө авч эмчилгээнд хамрагдах бүрэн боломжтой. Хэрвээ та хотоос гарах боломжгүй бол Улаанбаатар хотод натурт бидний хэлснээр зайлшснаар натур төвд байрлах Натурмед амбулатор дээр очиж бас үзүүлэх бүрэн боломжтой шүү. За өнөөдрийн ерөнхий дугаар маань бол энэ төрөйд бараг өндөрлөгтэй шиг хандж байна. За бид бүхэн бас цаашдаа яг нойрны шалтгаануудыг илүү гүнзгий ярина, урьдчилсан сэргийлэх ажлуудаа гүнзгий ярина.
Монгол хүний амьдралын чанарыг дээшлүүлье. Натур лайв гэдэг бидний подкастын зорилго. Тийм учраас цаашдын дугааруудаа та бүхэндээ бүр илүү тодорхой дэлгэрэнгүй мэдээллийг өгнө. Тэгэхээр та бүхэн бас зөвлөгөө мэдээлэл авах гэж байгаа бол утсаар холбогдох бүрэн боломжтой. Цаг аваад үзүүлэх бас бүрэн боломжтой шүү. За өнөөдрийн дугаарынхаа төгсгөлт нь үзэгчтэй хандаж юу хэлэх вэ? За тэгээд энэ подкастт урьж оролцуулсан та бүхэнд M Sports-ийнханд маш их баярлалаа. За тэгээд нөгөө түрүү хэлсэн тийм ээ одоо натур медэд одоо нойргуудлын одоо үзлэг зөвлөгөө хийж байгаа. Тэгээд энд үнэхээр нойрны асуудалтай хүмүүс байвал одоо мэрэгжлийн онцлог юм уу те. Ингээд өөрийнх нь нойрны учрыг нь олоосой, нойрныхоо учрыг мэдэхгүй байж, шалтгааныг нь мэдэхгүй байж одоо ингээд янз бүрийн юм уугаад, янз бүрийн арга хэрэглээд ингээд сохроор ингээд өөрийгөө эмчилж гин гэж бодоод улам өөрийгөө ингээд хорлоод байдаг байхгүй юу хүмүүс маань. Тийм учраас үнэхээр нойргуудлын одоо асуудал байгаа бол ямар ч байсан нэг удаа ч гэсэн одоо ингээд хурж ирээд зөвлөгөө аваад ядаад нойргуудлынхаа одоо нойрны эмгэгийнхэн учир шалтгааныг олчоосой цаашид яах вэ гэдэг энэ зөв чигээ олоосой гэж одоо үнэхээр их хүсэж байна. Тэгээд та бүхэн одоо үнэхээр нойргуудлын асуудал байх юм бол хурж ир зөвлөгөө аваарай гэж хүсэж байна. За Монгол хүний 5 дотмын нэг нь нойргуудлалтай байна. Иймд та бүхэнд маш хэрэгтэй дугаар болсон гэж найдаж байна. Цаашдаа илүү сонирхолтой шалтгаан хүчин зүйлэл эмчилгээ ажиллагаа дэлгэрүүлээд ярилцах л та. Бидний танд байсан баярлалаа. За эцэст нэг юмыг яг санаж байгаа дээр бүр маш тодорхой хэлчихье. За цаашдын дугааруудаар бидний ярих гэж байгаа юмнуудын нэг гол сэдэв байгаа. Одоо энэ залуучууд ингээл Facebook ингээд ухаад ч юм уу тий сошиал орчинд харах юм бол шүн унтчихтаа нас орчлаа. Зүрх нь хагчлаа. Ингэчлээ гэдэг асуудал байдаг. Энэний дийлэнх хувь нь нөгөө шүн унтчихтаа та нар эргэн тойрныхоо хүмүүсийг маш сайн ажиглаж байгаараа. Ингээл хорхирдэн шүү дээ. Хорхирж байгаа л гацаж байгаа л ингээл гинт буцаал хорхирдаг ч юм уу гардаг шүү дээ. Энэ хүмүүс маань бол одоо нөгөө зүрхэн зогсох эрсдэлтэй хүмүүс ордог. Тэгэхээр бид нар цаашдын дугаараараа энэ асуудлуудыг илүү нэлээд дэлгэрэнгүй явуулж учраас та бүхэн маань энэ бүтэн жилийн хугацаанд бид бүхний хамтран бүтээж байгаа Натур лайв подкастыг үзээрэй. За тэгээ нойрны асуудалтай хүн байвал бас комент бичээрэй. Бид нар бас тодорхой хэмжээний зөвлөгөөнүүдийг та бүхэндээ хүргэнэ. Баярлалаа. Баяртай. Баярлалаа.